За анхны сэтгэл зүй, одоогийн сэтгэл зүй хоёр бол мэдээж асар их өөр байгаа. Анхны сэтгэл зүй бол мэдээж арт түмний төлөөлөл, бас төмөр цамаа төлөөлөлд ороод ирсэн болохоор имижсэн, айжсэн олон хүмүүсийн итгэлийг аваад ороод ирсэн болохоор яна би чадах болов гэсэн. Тэгээд өөртөө ингээл чадна гэсэн боловч бас дотроо айгу төгшөөртэй байсан. Өнөөдрийн 45 хоногийн хувьд бол өөрийгөө ялаад дийлсэн байна. Бусад оролцогчдоо нэг өрсөлдөгч гэж харахгүйгээр өөрийнхөө өрсөлдөгч гэж хараад өнөөдөр өөрийгөө ялан дийлээд өнөөдрийн 45 хоногийг артаа үзсэндээ маш их баяртай байна. Мэдээж өөрөөр айгу их бахархаж байгаа. Ер нь бол өөрийгөө айгу их дайчилсан. Ер нь багш ингээл одоо энэ дасгалыг сайн гэрээгээд гүйцэтгэл мэдээж бас багш хэлдгээр одоо нөгөө өөрийнхөө булчин мэдрэхийн тулд айгу хичээдэг байсан. Тэгээ энийхээ үр дүнг өнөөдөр яг одоо үзүүлэх гээд ингээд сууж байна. Одоо мэдээж бол өөртөө маш их бахархаж байгаа. Яг гэвэл би өнөөдөр 45 хоног хонгорцол гэдэг өөрийнхөө энэ биеийг ялан дийлээд өнөөдөр би энд сууж байна. Тэгээ өөрийнхөө хувьд бол би яг өөрийнхөө одоо хүрэх ёстой биенийхээ яг энэ пропорцд бол яг одоогийн байдлаар бол өөрийгөө нэг толинд харахаар хүрчээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ багш маань одоо яг юу гэж хэлхийг бол сайн мэдэхгүй байна. Гэтэ бол миний бүр өөрчлөлт бол өөртөө бол амар мэдрэгч байгаа. Бүр өөртөө айгуу сэтгэл хангалуун байгаа. Гэтэ өөртөө бол би дотроо бол өнөөдөр бол айгуух өглөө босоод өөрөө толиргоо ингээ харж байгаа. Өнөөдрийн 45 хоногийг чи айгуу сайн давж чадлаа. Өөрийгөө ялж дийллээ гэд амар өөртөө урам өгсөн. Тэгээ бас өөрөөр айгуух одоогийн байдлаар бол маш их бахархаж байна. Мэдээж шантрах үед өндөө байсан. Тэгээд одоо яг ингээд тэр одоо уйлмаар би ч ингээл айгүйх уйлан хайсан шүү дээ. Ер нь ингээл жоохон яриа өгөхөөрөл нэг уйлчих гал нулимс ингээл хоолоо зангирал ер нь ингээл цаанаасаа л ингээл гэр мөрөө санаал хүүхдээ санаал айгүйх тийм нэг уйлан хайсан. Одоо болохоор ингээд тэр бүрийг бүгдийг ингээд аваад өнөөдрийг хүргэсэн өөрөөр бол маш их бахархаж байна. Тэгээд яг цаг хугацааныхаа дагуу ингээд дуусч байгаа учраас одоо ингээд ажиргалтайгаар хүүхд рүүгээ гэр бүл рүү ингээд явж байгаа болохоор бүр амар өөртөө бүр бахархаад өнөөдрийн хонгорцол чи 45 хоногийн өмнөх хонгорцол өнөөдрийн хонгорцол хоёр ингээд бүр асар их өөр болсон. Ярианы сэтгэл зүй бислог гэл бүх юмараа өөр болсон учраас одоо бол ер нь бол өөрөөрөө зүгээр л би чадлаа л гэж хэлмээр.